За сайн байцгаана уу? Та бүхэн өнөөдрийнхээ бас нэг гайхалтай жишнийг танилцуулахад бэлэн боллоо. За өнөөдөр амжилтын түүхэд подкастын маань зочноор мөнхтэй ягч маань урагдаж ирж байна. За мөнхтэй ягчтэйгээ мөнгөний сэтгэлгээ хөтөлбөртөд танилцсан Монико Батцөх дасгалжуулагчийн мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрт танилцуулаа ороод тэгээд тэнд одоо өөрийгөө олоод өөрийгөө таниад би хинбэ гэдгийг мэдээд энэ гайхалтай хөтөлбөрүүдийн эд шидийг бүртээд ингээ явсан гайхалтай эгч маань байгаа. За тэгээ энэ эгч маань бид нарт одоо мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт ороод энэ дотроос яаж өөрийгөө таньж олж авсан бэ гэдэг түүхээ бид нарт хуваалцахаар орж ирч байж байна. За тэгээд мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр маань бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг ийм үндсэн агуулгаар явагддаг. Тэгээд энэ агуулгын хүрээнд одоо бие хэрхэн яаж засваа гэдэг дээр мөхтэй ягчээсээ асуулт асууя. Тэгээ мөхтэй ягч мань өөрийгөө бас танилцуулаад тэгээд энэ сайхан хөтөлбөрт ороод бас өөрийгөө яаж хөгжүүлж өөрийгөө яаж таньж авсан бэ гэдэгт бусад хүмүүстээс хэрэг болох уу гэдэг үднээс энэхүү одоо подкаста явуулж байна. За тэгээ мөхтэй ягчтай микрофон өгье. За сайн байцгаана уу. Тэгээд өнөөдрийн хувьд бол инх баттай бол гинтивчээр бол шийдвэрээ гаргаад ингээд подкаст хийж байна. Тэгээд энэ подкастнтаа бас оруулаад надыг бас ингээд шууд ингээд мөнгөний сэтгэлгээнд яаж орж өөрийгөө өөрчилсөн бэ гэдэг үднэс яангууд хүлээн зөвшөөрлөө. Тэгэхээр бол одоо өөрийгөө хамгийн түрүүнд танилцуулахад би одоо уламжлалтын эмч хуваараа ажилдаг. Манай эмнэлэг бол төгс оюун эмнэлэг 20 жил болж байгаа. Үйл ажиллагаагаа өдний хүртэл бас ажиллуулж байна. Тийм хүн байна. Тэгээд яг ямарсан өвчтөнгөөс одоо манай жавхлан гэдэг нэг охин байгаа. Тэгээд тэрнээс сонсоод ер нь бол би өөрийгөө хайгаад байна. Яагаад ер нь өөрийгөө олмоор байна. Хүмүүст болохоор аюул сүрхий зөвлөгөө өгөөд дэмжлээд ямар нэгэн сэтгэлийн засаад яваад идэх хэрнээ яг өөр дээрээ хүрэхээр нэг л болж өгөхгүй юм шиг үндсэн дээрээс асуугаа явж идлээ. Энэ нэг танд би бүр гайхаад исэн. Тантай овог нэгтэй тийм Моника гэж хүн байгаа. Тэгэхээр та энэ таныг танилцаад ороод үзээч гингүүд нэг орсон юм аа. Тэгээ үндсэн дээрээс Моника Бацугтайгаа танилцсан. Сүүлжүүлтэйгээ танилцаж яг анхны 22 оны 9 сард бол анхны мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөр бол зарлагдаад тэгээ хамгийн түрүүнд орсон. За баярлалаа. За тэгээ мөнгөний сэтгэлгээнд ороод тэгээд яаж өөрийгөө тэндээс олж авав? Одооний төвшөнд байсан өмнөх одоо төвшин мөнгө нь буюу одоо ямар төвшөнд хүрсэн байна? Би мөнгөний сэтгэлгээнд орсноороо одоо яаж өөрийгөө тэндээс олж авсан бэ гэдэг дээр бас хүмүүс илүү сонирхолтой байх болов гэж одоо өөрийнхөө түүхээс бас хуваалцвал. Хуваалцвал үнэхээр бол өнөөдрийн хувьд бол яхахгүй задарсан. Мөнхтягийн хувьд бол би гэж хинбэ гэдгээс ахуулаад өөрөөсөө ер нь тийм асуултыг ч өгч чадаагүй байсан юм байлээ. Тэгээ наад захын ер нь яг мөнхтяа яг юм бэ? Ер нь бол яг юу яриад байгаа юм бэ? Их бас ингээд мөнгөний сэтгэлгээнд ороход бол их юм дээр бас бид нар бол их толгомдсон. Миний хувьд бол ингэж өөрийгөө танилцуулах хэмжээнд бас ярьдаггүй ярихгүй байсан. Тэгээ яах аргагүй ментор баяраа ментор дээр таарсан. Би анхны одоо ярилцсан дээр бол баяраа ментор дээр таарч тэгээ 30 минутын ярилцлага авсны үндсэн дээрээс одоо анхны миний гараа эхэлсээ. Өөрийгөө таних гараа. Тэрэн дээр бол үнэхээр одоо өөрийгөө ийм хэмжээний бас ингэж яриад танилцуулж чадахгүй байсан. Зөвхөн л одоо нэг юм гоншсон ч гэдэг юм уу юу гэдэг нэг зүгээр л 10 жилд Орос сургуулийг төгссөн. Тэгээд ямарсан хятад ингээд анаахын дээдийг төгссөн. Ийм л нэг өнгөцгөн бөгөөд нэг хөнгөн хэмжээний танилцуулга хийтэл өнгөрч ирсэн. Тэгэл цаашдаа бол өстой нөгөө миний бүх юм одоо өөрийгөө нээнч гэдэг юм уу, нүдэ нээнч гэдэг юм уу. Их одоо давааг барцдыг давж гарсан. Их юм туулсан тий. Яг үнтэй бид нар Тэгэл одоо бүр
Заавал тэр үед бол одоо бидний чинь мөнгөний сэтгэлгээ чинь 3 сарын хөтөлбөр. Тэгээ энэ 3 сарын хугацаанд бол бараг л одоо өөрийгөө бас янзын л олчих нь их л амархан юм ботсон. Миний хувьд бол би өстө нэрэ бараг л нөгөө уламжлалтынхаа эмч мэрэгчлэрээ бол хүмүүсийг эмчилж чадсан юм чи өөрийг бол олох хэрэгтэй юу хэн байдгийг үндсэн дээрээс амар тийм эготой одоо ч эго гэдэг тэр үгийг анхны одоо үгийг бол энэ Моника хөтөлбөр дээр бол сонсож 13 маскыг бол яаж хуулдаг тий хуулж чадахгүйгээр л баг нэрээ тэр 3 сарыг бол дуусгасан. Тэр үед бол үнэхээр тэр номын ч уншдаггүй хөтөлбөрөө ч ойлгохгүй ер нь бол нэлээд эготой нэлээд өөрийгөө таньж чадахгүй бараг яриад байгаа үгүүдийг ч ойлгохгүй тийм үе байсан. Тэгээд ер нь бол тэр 3 сар бол айгүй харанхуй зурж өнгөрсөн учроо ч олохгүй яа харахгүй өөр дээрээ өөрийгөө ер нь хөгжүүлэх ёстой юм байна гэдэг хамгийн эцсийн бол дүгнэлт өгч ингээд нэг өста 5 жилийг ингэж өөрийгөө бүр таних гэж хайж тий аюун олон хөтөлбөрт нь оролцож за мөнгөний сэтгэлээд нь би ойлгоогүй юм чинь тэгвэл дараагийн юм дээр нь хөтөлбөрт нь орё тех тоолн дээр би өөрийгөө таний мэдээ бүр хөгжүүлье гэдэг бүр тэгж явсаа. Тэрний үндсэн дээрээс одоо өөрийгөө ингээд Тэгээд тэрний үндсэн дээрээс аюу их юм туулаад тэгээд нөгөө ментор болгон дээрээ бол чинь баяраа менторын дараа ариунаа ментор байсан. Тэгээд зөвлөдөж толгой эргэсэн. Тэрэн дээр бол яа гарахгүй. Миний хувьд бол аюу том зүйл байсан. Тэгээд тэр том зүйл нь юу бол монголоор яг үүнээр дээр монголоор би өөрөө монголоор ярьж чадахгүй гэдэг юм блоктай байсан юм билээ. Тэгээд нөгөө юу гэдэг өөрөө 10 дугаар анги орос уулыг төгссөн. Тэгэхээр би монголоор өөрийгөө илэрхийлж чаддгүй, би ярьж чаддгүй гэдэг блок үнэхээр надад байсан юм билээ. Тэр үндсэн дээрээс би яа харахгүй өөрийгөө танихгүй юм чи яаж хүмүүстэй би үлгэр жишээ олж сэтгэл зүгээр нэмжлэхий гэдэг юм орж ирсэн. Тэрний үндсэн дээрээс би сая 23 он сэтгэл зүйчийн сургууль үнэхээр орох хэрэгтэй юм байна. Надад ер нь хэрэгтэй юм байна гэдэг үндсэн дээрээс бас өөрийгөө ахаад сарах гэж тий өөрийгөө хөгжүүлэх гэж ийм сургуульд орсон. Тэгээд тэрний үндсэн дээрээс яа харахгүй үнэхээр би төвтэй тий би өөрийгөө гэдэг юм яг үнэхээр олд юм байна. Зөвхөн сэтгэл зүйч би болохоор хүн төвдөөс нь харж исэн бол үгүй юм байлээ шүү. Энэ болохоор надад бол таниусан би гэдгээ бүр сүнсээс ирээсэн том зүйл болсон. Тэгэхээр бол бас яг Моникагийн мөнгөний сэтгэлгээ бол надад зүйлд нь бодогдсон. Анх бол үнэхээр ойлгохгүй бараг л одоо юу ч заагаад байгаа гэж бодож ирсэн. Тэр үед бол үнэхээр аюу их эготой байсан. Үнэхээр масктай 13 маскыг хуулж чаддгүй бараг ингээд 3-4 үгээр ч хэлж чадахгүй хэмжээний үнэхээр байсан. Тэгэхээр өөртөө бардцсан тий тэгээд монголоороо ч өөрийгөө илэрхийлж чадахгүй хэмжээнд бол байсан. Тэгээд сэтгэл зүйчийн сургууль сурч ээж өөрийгөө таньж ээж үнэхээр одоо номны нэг номыг сурахаар тий эрдэнэ ном бас нэмнэ гэдэг шиг ухаан гэсэн тэлэн гэдэг үндсэн дээрээс өөрийгөө сүнсийг сэвэж ухамсарыг тэлж тий мөн чанараа олсон гэдэгтээ үнэхээр бас талархаж байгаа. Яг үнэ тий. Үнэхээр тэр мөнгөний сэтгэлгээнд орж тэр нөгөө нэг одоо хүнтэй ингээ ярьж чадахгүй хүнд ингээ өөрөдөө илэрхийлж бас чадахгүй тэр бодоохтой байсан гэдгийг тэнцэнээс олж харсан байсан ба шүү дээ тийм ээ. Тэрсний үүдсэн дээрээс би энэ сэтгэл зүгээр ер нь хүнтэй ажилтгүй юм чи сэтгэл зүгээр сурах ёстой юм байна гэдгийг тэр мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрөөс тэндээс олж харсан ба шүү дээ. Тэр олж харж харнаа гэдэг чинь бас нэг алхам тэр мөнгөний сэтгэлгээнд орсны бас давуу тал тий тэрийг олж хараагүй байсан бол үдээд бас одоо сэтгэл зүйн сургалтанд суух байсан билүү үгүй байсан билүү тийм ээ ингээд дараа чи алхам ингээд цаашдаа нээгдээд цаашдаа явдаг тийм ээ мөнгөний сэтгэлгээнд орсноор өөрийгөө таниад би цаашдаа одоо яг юу хийх ёстой вэ гэдгийг ингээд олж таньж хэлдэг юм аа
За тэгээд нөгөө амжилт гэдэг нь алдаагаа бас хаян юм а гэдэг нэг хэлсэн байдаг. Ийм учраас нөгөө таны хувьд одоо энэ амжилт гэдгийг юу гэж боддог вэ? Саяны таны ингээд ярьснаас ингээд одоо өөрийнхөө ингээд алдааг олж хараад тэрийг ингээд засгаад ингээд явсан ба шүү дээ. Миний ингээд харснаар таны хувьд бол энэ амжилт гэдгийг юу гэж ойлгодог вэ? Нөгөө амжилтын түүхүүд гэдэг Ер юм. нь бол бид нар бол айгүй тэрийг их гүн зүгээр өнгөцгөн утгаар нь ойлгох юм болов уу гэж ойлгосон. Амжилт гэхэл бид нар нэг л ямар нэг хэмжээний ажлын амжилт гэдэг юм уу те нэр төрч гэдэг юм тиймэр бодож исэн байлээ. Их өнгөцгөн боддог байсан юм байлээ гэдэг зүйлээс тэр гарч ирсэн л та. Тэгээд дээр нь Моникагийн хөтөлбөр болохоор мөнгөний сэтгэлгээгээд яг бас анх орсон зүйл нь бол өөрийгөө хайсан зүйлээс бас биш байсан. Бид нар бол яг мөнгө гэхээр л те миний хувьд бол өрний сүлжээнд орцсон те өрнөөсөө яаж гарах вэ? Энэ одоо би чинь бас өөрөө том компани энэ төгс оюун эмнэлгээ цаашдаа яаж үргэлжлүүлэх вэ? Хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ? Цаашдаа хамт олноороо энэ эмнэлгийг яаж үйл ажиллагаагаа бүр ингээд сайхан хүрээтэй хамт олондоо бүр ингээд аюу олон хүмүүст ингээд эрүүл мэндийг ингээд өгөх гэдэг үүднээс их юм бодож орсон л доо. Тэгтэл тэр нь болж таарсан. Тэгэхээр нөгөө бид нар мөнгөн дээр ч биш, амжилтан дээр ч биш гэдгийг бол үүн дээрээс гарч ирсэн байхгүй. Тэгэхээр үүн дээрээс гарч ирээд ботвсоноо тэр бодлыг ингээд өөрөөсөө хайсан чинь шал өөр юм гарч ирсэн. Биенд бол өөрчлөлт өгсөн бас. Тэр өөрчлөлт нь юу гэсэн гэхээр анх удаа хүнээс юм асуух биш өөрөөсөө асууж эхэлдэг. Яг харин яг өөрөөсөө асууж эхэлдэг тийм. Мөнгөний сэтгэлгээ гэхээр айгуу мөнгө олох юм бодоод байгаа тий. Тэгэхээр чи өөрөөсөө мөнгөтэй олох юм бодож хүмүүс орж ирдэг хөө. Бигээр яг өөрлөгөө л хандах хэрэгтэй шаардлагатай. Тэгээ өөрөөсөө асуулт асах шаардлагатай болдог тий. Тэрийг бас хүмүүс бас сайн өнгөцгөн хараад идэг юм болов уу гэж санагддаг. Тэгээ ганц бас өөрийнхөө аюу тум алдааг олсон. Бүгдэнд нь ч гэсэн бас яг тэр юм байт юм байлээ. Биднэрд нөгөө багшаа одоо юу гэдэг нь шавн бэлэн бол тий багш нь нөгөө бэлэн гэдэг шиг гिचнээ Моникатай амар өндөр хүлээлттэй байгаад бид ч ингээд аюу бэлэн юмд сурцсан юм байна. Заавал нэг ингээд бидний нэг бас нэг хүмүүжил нь юу гэвэл ээж аваасаа ингээд сонсч иж аюу хүмүүжлэлтэй усууд юм байна шүү дээ. Одоо бидний үе шүү дээ. Одоо бидний 70-аад оны үеийн хүмүүс бол тэгээс сурцсан болохоор тэрэн шигэ санаал амар юу авчих гал нөгөө зөвлөгөө аюу шууд л нөгөө хамаг юма хилүүлчих гээд байсан байхгүй юу. Тэгтэл тэр нь яа харахгүй биш болж таарсан. Тэр нь болохоор бидний дотроос минь олуулж те тэрийг нь бид нар өөрсдөөсөө гарах байтал бид нар нөгөө багш нараасаа тэдрээсээ юм нэхэд байсан. Бас та нар юу ч өгөхгүй байна гээл те бидрээс асуугаад идэг. Бид нар хизээч ер нь өөрсөндөө даалгавар хийж үзэв. Аюу хэмжээний даалгавар өгдөг те өөртөө ажиллах аюу хэм тусгалууд өгдөг. Тэгтэл бид нар аюу бэлэнчилж сурсан байсан байна гэдгийг бас би сүулт нь бас мэдчихэж байгаа байхгүй. Ямар их бэлэнчилсэн юм бэ? Миний хувьд бол бүр үнэхээр би өнөөдрийн хувьд бол Монгол ном уншиж үзээгүй байсан. Бас Монгол ном уншаагүй хүн чинь яаж өөрийгөө илэрхийлж чадах вэ те? Тэгээд цаашдаа бол яаж өөрийгөө бас нөгөө блоклцсон хүн чи яадаг би монголоор ярьж чаддаггүй үнэ илэрхийлж чадахгүй гэж тэр мөнгөний сэтгэлгээнд зөвхөн үр ширнээсээ яаж гарах вэ гэсэн бодолтой очисон хүн чинь өөрлөө нь хандаад байхаар ойлгох олчдаг. Тэр ойлгохоо ойлоод ирэнгүүт яа харахгүй нөгөө 13 маск чинь би мэддэг маскууд нь гарч ирж чинь өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй маскууд гарч ирж те амар маскууд гарсан л та. Тэр гарахад одоо би менторуудаа багш нартай бүр ингээд уучлалтгүйгээд харин эсэргээр бидний төлөө энэ 3 сарыг мэдүүлэхийн тулд ямар их хөдөлмөр зарцуулж исэн бэ гэдэг үгсэндээ 5 жилийн дараа ойлгож байгаа байхгүй. Тэр амар зүйл юм бас. Тэгэхээр бид нар аюун хурдан 3 сарын хөдөлбөрт оролцоод энэ бүхэн амьдралыг олоод авчдаг гэдэг зүйл биш юм байна гэдэг зүйл гарч ирсэн. Тэгэхээр бид нар нэгэнд эхлэхүүд тэр нэгэнд гараан зүв болвол нөгөө барайн зүв гэдэг шиг төгсгөл нь гэсэн зүв болд юм байна гэдэг юм
өнөөдөр би хэлэх хэмжээний болж байгаадаа их талархаж байгаа. Маш их баярлалаа. Үнэхээр гайхалтай. За үнэхээр энэ хөтөлбөрт ороод ингээд тийм бид нар ингээд энэ мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт орохоороо зүгээр мөнгөтэй болоод гарч ирнэ гэж бодоод байдаг байхгүй. Тэгэхээр энэ яг энэ хүнлэн өөрлөн чиглэсэн өөртөө ажиллах яг ингээд эцсийн бүлэгдэхүүн яг өөрөө өөртөө ажиллах юм байна гэдгийг л ингээд маш том хэмжээний агуулгатай юм хөтөлбөр байгаа байхгүй. Тэрийг бид нар одоо 3 4 жил 5 жилийн дараа бас ингэж ойлгож байгаа шүү дээ. Ингэж ойлгодог юм байна. Тэгэхээр чин энийг бас хүмүүс яг өнгөцгөн ойлгоод нэг ийм өнгөтэй болох юм байна, ингэх юм байна гэж нэг ингэж хараад идэг. Яг ингээд ороод ингээд дасгалуудтайгаа ажиллаад ингээ өөртөө ажиллаад ирэхээр энэ биш байсан юм бэлээ. Бид нар өөрөө өөртөө ажиллах ёстой юм байна. Энэ бид нар яг өөртөө тулж ажиллаж ижил яг амжилтанд хүрэх юм байна гэдгийг л яг ойлгодог тийм ээ. Бас тийм. Тэгэхээр бас нөгөө нас гэдэг тоо гэдгийг бас харуулсан л та. Надыг үнэхээр залуужуулсан. Өөрийгөө олчвол үнэхээр залуужуулт юм байна гэдэг зүйл бас мэдгдсэн. Тэгээ би өөрөө бас нөгөө уламжлалтын эмч болохоор нөгөө бид нар чинь дандаа эд ис цус те одоо бидний яг хий шар бадганаар эмчлэгддэг болохоор бас эрүүл хий шар бадганы хүмүүс гэж байдаг болохоор хэрэгмээрээ бас ингээд таньчихж байгаа байхгүй. Би чинь өөрөө уруусан байсан юм байна штэ тий. Дотроо бид нар чинь дотгошооноо хандахгүй дандаа өөрийгөө гаднаас нь хараад исэн юм байна гэдэг зүйлээр бас өөрийгөө алдааг олчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүн таалагдах гэдэг нөгөө маск нь бас ахаад гараад ирсэн. Нөгөө 13 маск хуулна гэдгийг ч ойлгохгүй төгсчихсэн шүү дээ 3 сарын хугацаанд хөтөлбөрөө. Тэгтэл нөгөө 13 маск чи ямар том бүр анхны мэдтгүн бараг хууль зарчим нь байсан юм бэ гэдгээ мэдхгүйгээр төгсчөөд хожуу ойлгож байгаа. Тэгэнгүүт үнэхээр нөгөө Моникагийн яриад идэг та нар маска тайлчвал маск бол үнцээр нь тасрахгүй тий. Зөвхөн өөртөө хүлээн зөвшөөрөөд маска нэг удаа ч гэсэн хуулчвал чи өөрийгөө олох юмаа гэдэг юмыг л ойлгохгүйсэн явж исэн байгаа байхгүй. Тэрийг сүулт нь ойлгочод иймхэн зүйл байсан юм биш тэгээд хизээ ойлгохоор л талархдаг юм билээ. Бүр залуучдаг юм билээ. Тэгээ одоо ингээд өөрсдөө чинь ингээд гинтийн подкаст хийгээд ингээд өөрөө бас ямар хэлбэр төрсөнтэй би бол өөртөө талархаж байгаа. Мэргэжлээрээ биш өөрийгөө сүнсийг сэрээсэндээ талархаж байгаа. Өөрлөгөө өндийж орсондоо талархаж байна. Тэгэхээр нөгөө энэ яриагаар би өөрөө уламжлалтаар эмгүүгээр эмчлэн гэсэн миний бүр 20 жилийн 0 сартаас 80 настай чавганцсан хүртэл надтай уулзвал ямар ч эмгүүгээр тий зөвхөн л сэтгэлээр нь эмчлэнэ гэдэг миний зарчим байдаг болохоор өнөөдөр хүртэл ямар ч хүмүүсийг бол үндсээр нь бол эмчилсээр ирсэн. Ямар гоё юм бэ? Энэ сайхан ариун үйлс нь бэлгэрч явах болтугай. За тэгээд дотоо сэтгэлээр нь эмгүүгээр ингээм эмчилдэг гайхалтай ингээм эмчтэй бас ингэж ярилцлага хийсэндээ миний хувьд маш их баяртай байна. Өөр танд ингээд ярьж хэлэх юм одоо энийг ингээд нэг хэлчих юмсан энэ хүмүүс нэг ийм юм хэллээд ойлгочоос одоо бид нар бэлэнчлэг гэдэг юмнасаа салаасаа тий хамгийн гол нь би тэрийг хэлэх гэж байгаа. Тэгээд дээр нь нөгөө мөнгөний сэтгэлгээ гэдэг үгийг Моника ямар гоё сонголт бас үгийг аюу гоё хөтөлбөрийн нэрийг бас гоё сонголт хийсэн бэ гэдэг нь бас баярлалаа. Манайхан болохоор зөвхөн нэр нөгөө зоосны нөхөр харна гэдэг шиг тий. Зоосныхоо нөхөр харна. Тэгэхээр энэ зоосны нөх биш шүү гэдэг юмыг би бас хэлмээр байгаа байхгүй. Нэр нь гоё боловч тий та нар бүр ороод дотор нь бүр ингээд шимтэд орч чадвал өөрийгөө олчвал тий өөрийгөө үн цэнийг олвол гол нь өөрийгөө үн цэнийг олвол зөвхөн өөрийг одоо мөнгөтэй гэж яг хийм бэ тий инх бат гэж яг хийм бэ гэдгээ тань чадвал бусад хүн ямар ч хүнд хажууд байгаа нөхөртөө хажууд байгаа хүүхдүүд нь ч гэсэн дагаад ирүүлждэг шүү гэдэг юм ил хэлгээд байгаа юм. Тэгэхээр бид нар өөрсдөө үнэхээр сэтгэлгээгээ үнэхээр шимтээд би яг энүүн дээрээ би өөрөө ажиллаж чадах юм байна. Би өөрийгөө олох гэж орох юм биш үү гэдэг юм дээр үнэхээр ойлгоод орвол үнэхээр агуу зүйлээ. Ямар ч сан нөгөө дээд сургууль төгсөндөө дайтай юмыг л одоо аюул одоо ментор хийж
өөрөөс нь хамаг гол нь бүр хамаг гол дотоод сэтгэлээс нь үгээс нь гаргадаг болохоос биш тухайн багш нь бол хөдөлгөөд өгчдөг юм байлээ шүү. Өөрийнхөө шархыг, өөрийнхөө дотор байгаа гомдлыг, зүхрлийг бага насныхаа шархыг бодвол өөрөөсөө л гаргав. Энийг бол би бүр баттай хэлж чадж байгаа болохоор энэ ийм гоё хөтөлбөр шүү. Өөрөө чинь бүр нэг настай хүүхд рүү ч оруулж болдог зүйлээ. Ганцхан өнөөдрөөр нь явчихгүй. Өнгөрсөндөө ч амьдруулна, одоогоор нь ч амьдруулна, мөрөөдлийн ч биелүүлнэ. Тийм том хөтөлбөр. Тэгэхээр тэрийгээ өөрөө зөв олж чадвал үнэхээр одоо чаашдын өөрөө ямар нэгэн том хөрөнгө оруулалт хийж гинэ л гэдгийг аюулсаа ойлгож хэрэгтэй л гэж би бодож байна. Маш их баярлалаа. Гайхалтай зочныг оруулж ирсэндээ маш их баяртай байна. За тэгээд төгс оюун эмнэлгээр одоо манай 8 наснаас 80 настай хүмүүс хүртэл одоо үйлчлүүд эмгүүгээр одоо ирүүлжээсэ гэж бас хүсэн өрөөмөр байна. Тэгээд одоо та одоо ингээд сүүлийнхаа ингээд үгийг хэлнэ үү гэд одоо энэ микрофоны боломж өгөө. Хүмүүст одоо энийг юм хэлчихсэн гэх юу вэ? Одоо миний хэлэх зүйл бол урдл зөвхөн л өөрийгөө хайрлсан цагт хүссэн хөсөөгүй хажууд байгаа хүнийг аварч чадна шүү л гэдгийг хэлнэ. Энэ болохоор аюу том зүйл шүү. Яа гоё. Тэгвэл одоо ямар ч хүн эргүүлээр явна. Тэрийг бол би бүр 20 жил өөрөө уламжлалтай эмчээрээ ажилсныхаа үр шимэнд бол энийг би дандаа хэлдэг. Чи өөрийгөө хайрлаж чадвал ямар ч өвчин өвчин бол зүгээр л өөрийн чинь алдаа гэж би хэлдэг. Алдаанаасаа өвчин ав. Тэгэхээр чи өөрийгөө хайрлаж чадаад өөртөө итгэж чадвал ямар ч өөрийгөө эмчилж чадвартай л гэж ойлгох хэрэгтэй. Чи өөрөө эмч. Чи өөрөө марам. Чи өөртөө сэтгэл зүйч. Бүх юмыг чи ямар ч мэрэгжлийг чи өөртөө хэлж болох байхгүй. Тийм зүйл юм байл. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. За маш энэ хоёрын ярилцлагаас хүмүүс маш их олон зүйлийг ухаарч ойлгож авсан байхаа гэж бодож байна. За тэгээд маш их баярлалаа. Мөнгөдөгчийн цаашдын ажил амьдралд нь эрүүл мэнд нь бүх зүйлд нь хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За тэгээд мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт орохыг хүсэж байгаа бүх хүмүүс одоо доорх линкээр бүртгүүлээд ороорой гэж урьж байна. За тэгээд маш их баярлалаа мөнгөдөгчтэй. Миний амжилтын түүхүүдийн зочноор орж ирж ийм гайхалтай яриаг өрнүүлж өөрийнхөө амжилтын түүхээс хуваалцсанд маш их талархлаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Өөр чинь ч гэсэн инх хатаж гэсэн баярлалаа. Гинтийн сайхан бас нэг харанхуй зураг бас нэг сүнсийн сэрээгээд гинтийн бас ингээд подкаст ураад ингээд хийлгэсэнд нь бас гялалаа. Чам ч гэсэн бас хамгийн сайн сайхныг хүсэж бусдыг ч гэсэн бас амьлуулж амжилтын түүхийн ч гэсэн бусдыг мэдхгүй байгаа ярьж чадахгүй байгаа хүмүүсийг бас ингээд сүнсийг сэрээгээд ийм сайхан зүйлийг хийж явах чинь бас талархаж байна. Чаашдын ч гэсэн мянган хүнийг бас таниулж бас нэг амьдралын бас жишээгээр дараачийнхаа хүмүүс нь үлгэр жишээ авч ийм сайхан зүйлийг бий болоосай гэж өрөөж байна. За маш их баярлалаа. Тэр өрөөд бат орш болтугай. За мөнгөөгчийнхаа ажилд маш их амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Дараагийнхаа цуврал олгоод одоо өөр сэдвээр бас ингээд ярих боломжтой урьж байна мөнгөөгчгээ. Маш их баярлалаа танд. За ингээд өнөөдөр хань болъё. За. За